ярьдаг шүү дээ. Залуу манлайл болсон залуусыгаа бас бусдаа үлгэр жишээ өгөхөөр туршлагаасаа хуваалцаач гэж нэгэн сэдвээр ярилцдаг. Энэ удаад бол манай оюутны холбооны ерөнхийлөгч Бат сайхан үргэлжлэн ирсэн байна. За сайн байна уу өглөөний минь. За өглөөний минь таа. Сайн гадаа сайхан бороотой. За тэгэхээр сая битэр бичлэг үзлээ шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан миний амьдралын гараа гэдэг сэдвт төслийг зохион байгуулсан байгаа. Ер нь таны хувьд ер нь амьдралын гараагаа яаж эхэлж ирсэн бэ? Би Завхан аймгийн Улаастаа хотод 10 жилийн сургуулаа төгсөөд тэгээд сургуулаа сонгох, яг мэрэгчлээ сонгох, яг тэр амьдралын гараан дээр ирэхэд бол маш их олон сонголт миний өмнө байсан. Гэхдээ би өөрийнхөө тэр хүссэн мэрэгжлийг, хүссэн одоо замыг сонгох шийдвэр бол өөрөө гаргаж чадсан. Аавч минь оролцоогүй, багш нар маань оролцоогүй. Миний хүсэл сонирхол, миний одоо авьяас чадвар тэнд гарч чадах болов гэсэн үднээс л сонгосон. Тэгээ би одоо зохиомж дээд сургуулийг сэтгүүлч мэрэгчлэр төгссөн. Яг өөрөө л сонгосон мэрэгчлээ. Өөрөө сонгосон. Бас яг хэвлэл мэдээлэлээр телевизээр тэр үед одоо Монгол ганц хорон нутагч Монгол телевиз гардаг байлаа шүү дээ. Тэгээд тэр үед бол бас олон алдартай одоо телевизийн сэтгүүлчдийг хараад ер нь одоо бас жоохон яруу найр янз бүрийн оролддог. Тийм учраас л одоо сэтгүүлч мэрэгчлээ болоё гэдэг энэ сургуулийг төгссөн. За сая 5 сарын 28-наас 6 сарын 8-ны хооронд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд Монгол манлайлал миний амьдралын гараа сэдвт одоо үйл ажиллагааг зохион байгуулсан. Зорилго нь юу вэ? Тэгээ манай энэ Улаанбаатар Shapers нийгэмлэг гэж байдаг. Энэ нийгэмлэгийн би өөрөө бас гишүүн юм байгаа. Тэгээ гишүүний хувьд бол гол ажил бол бид нар яг өсвөр үеийн залуучууд туслах, за амьдралаа одоо эхлэхэд нь боломжийн мэдээлэлээр хангах, одоо залуучууд үнэхээр одоо сайн явж байгаа, өөрийнхөө хийж бүтээж байгаа залуучууд манаас дүүнер та туслах. За ялангуяа энэ цаг үед бол одоо удахгүй элтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Тэгээ сургууль сонгох, мэрэгжил сонгох энэ бүх үйл явц явдаг учраас өнөөдөр 40 гаруй мянган сурагч энэ элтийн ерөнхий шалгалтанд ороод сургууль мэрэгжлээ сонгоно. Тэгээ яг энэ үед бол маш олон хүүхдүүд маань алддаг, энддэг, сургууль одоо мэрэгжлээд буруу зөрүү сонгосноос болоод ирээдүйн амьдралын тэр том эхэлдэг учраас манай Улаанбаатар Shapers нийгэмлэг, манай оюутны холбооны залуучууд ярилцаад энэ Монгол манлайл гэдэг сэдвийн хүрээнд миний амьдралын гараа буюу яг ерөнхий боловсролын сургуулийн Улаанбаатар хотын захын одоо гэр хорооллын 5 одоо сургуулийг сонгож аваад нийтдээ манай хөтөлбөрт маань 600 сурагч хамрагдсан. Тэгээ энэ 5 сургууль дээр манай Улаанбаатар Shapers нийгэмлэгийн нийт 20 гаруй гишүүд өөрсдөө одоо сургуулаа хуваарлаж аваад очоод яг амьдралын хөтөч өөрийнхөө одоо тулсан зам мөр одоо мэрэгжил сонгох бүх янз бүрийн мэрэгжлийн залуучууд байгаа л да. Тэгэхээр энэ залуучууд маань өөрсдийнхөө тэр мэрэгжлэр бол мэдээлэл өгсөн. Эхний шат нь бол тийм байдлаар үргэлжилсэн. Хоёр дахь шат нь бол одоо 5 сургуулаар бол танилцсан байгаа. Энэ бол өмнө бас нэлээд хийгдэж байгаагүй ажил. Нөгөө сурагчид маань одоо би их сургуульд орно гэлээ. Бодит амьдрал дээр нөгөө сургуулийн хаалгыг татаж орж үзээд сургуулийнх нь амьдрал юу байдгийг, орчин нь ямар байдгийг, багш нар нь юу заадгийг, би ямар мэрэгжлийг сонгуул одоо өчигдөр ингээ хаалтын ажиллагаа болсон. Тэгэхэд одоо 58 дахь сургуулийн нэг сурагч, Болор Эрдэнэ сурагч би одоо ингээ мэрэгжлээ сонгох үйл явц бол одоо тодорхойгүй байлаа. Би сэтгүүлч болно гэж бодож илоо. Эхлээд би Монгол Улсын их сургуультай танилцсны дараа би бол түүх археологийн ангийн одоо элсэж орох ийм хүсэл сонирхолтой боллоо. Тэгэхээр бидний ажлын гараа амжилтын одоо нэг бас эхлэл бол энэ хүүхдүүд маань мэрэгжлээ сонгохдоо танилцаад бодиттой үзсний дараа бас сонголтоо хийж гинэ гэдэг бол бас миний амьдралын гараанд багч болоо хувь нэмрээ оруулж байгаа. Мөн 79 дэх сургуулийн 2 сурагч одоо энэ техник технологийн дээд сургуультай энэ сурагчд бол 100 сурагчтай танилцсан. Тэгээ мэрэгжлийн сургуульд үйлдвэрлэлийн одоо энэ коллеж л доо. Тэгэхээр энэ сургууль дээр бол одоо 2 сурагч маань бол гагнуурчин болно гэх бүр сургууль дээр бүртгэлээ хийлгээ сонгоцсон. Тэгэхээр яг бидний гол санаа бол хүүхд залуучуудад туслая. Ялангуяа энэ мэрэгжлээ сонгох, энэ сургуулаа сонгох үйл явцад нь багч болов тусалж одоо хувь нэмрээ оруулах гэсэн энэ санаачлагаар миний амьдралын гараа хөтөлбөр бол өчигдөр дөнгөж одоо хаалтай гэдэг. Ер нь жил ирэхсэн бид нар өргөжлүүлэх. Ер нь өмнө жил болж байгаа энэ хэддэг жилдээ вэ? Ер нь яг манай яг Улаанбаатар Shapers нийгэмлэг оюутны холбоор хамтарсан анхны ажил. Тэгэхээр анхны ажил үр дүн бол нэлээд сайн гарлаа. Өчигдөр бүх сургуулиуд цуглаад амжилт үр дүнгээ ярьлаа. Маш бол яг арга хэмжээ явагдаж байх үед бол бас орон нутгаас Улаанбаатарын зарим одоо ерөнхий боловсролын сургуулиудаас бол энэ ажлыг манай сургууль дээр зохион байгуулж өгөөч гэдэг ийм хүсэлтийг ч бас тавьсан. Тийм учраас бид нар эх жил бол орон нутгийг хамруулаад нэлээд олон сургуулийг бас хамруулах ийм төлөвлөгөөтэй байгаа. Сурагчид маань нийтдээ 600 сурагчаас бид нар 100 сурагчийг сонгож аваад тодорхой одоо хөтөлбөрт бас хамруулсан. Тэгэхээр бас сурагчдынхаа дунд эсээ хвчлэгийн уралдаан нэлээд олон ярилцлага уулзалтыг бол зохион байгуулсан. Хүүхдүүд маань бол маш их баяртай байгаа өчигдөр одоо хаалтай ажиллагаан дээр хэлж байлаа. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд хэр идэвхтэй оролцож байна үйл ажиллагаанд одоо яг ингээ явж хад цалгардаж байв. Ер нь хэр сонирхолтой оролцож байна.
бид нар нөгөө лекц яг нэг сургууль дээр одоо 2 цаг орчим лекц хийгээд лекцийн дараа бол за ингээд танаа сургуулиас бол одоо 20-с 25 хүүхдийг сонгож аваад бид нар ихтэй сургуулиутай танилцуулна. Тэр сонгож аваад танилцсан 25 хүүхэд буцаад сургууль дээр энэ сургуулиудын танилцуулгыг хийнэ гэхэд бол тэрэн дээр маш их тийм явж танилцах сэтгэл үн. Ягаад тэгэхээр нөгөө манай Монгол Улсын их сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль, техник технологийн дээд сургууль гээд нэлээд олон сургуулиуд маань бол оюутан сурагчдыг бүр хүлээж аваад сургуулийнхаа байртай танилцуулаад мэрэгжлэр нь одоо тэнхмүүдтэй орж үзүүлээд эсэлтийн энэ жилийн эсэлтийн шалгалтын одоо ерөнхий чиг баримжаа юу байгаа гэдгийг бол нэлээд дэлгэрэнгүй өгсөн учраас сурагчид маань ялангуяа одоо бид нар бол ирээдүйн оюутнууд учраас бид нар сайн бэлтгэдээсэй гэсэн үүднээс бол гол одоо үндсэн чиглэлийн мэрэгжлийн сургуулиудыг сонгож сурагчтай танилцуулсан. Тэр нь их сурагчдад маш их одоо Улаанбаатар хотод бол тойрон аялал хийсэн гэсэн их сургуулиудаар. Тэгэхээр 11-р ангинд төгсөөгүй хүүхдүүд мэрэгчлээ сонгож амжаагаа. Ер нь яг 11-р ангинд төгсөж амжаагүй хүүхдүүд маань ер нь хэд байв? Одоо үйл ажиллагаанд ирэхэд. Тий, ер нь бол яг нийтдээ 100 сурагчаас бол бидний одоо яг бид нар эхлээд бол судалгаа авсан. Мэрэгжил сонголтоо чи хийсэн сургуулаа сонгосон уу гэдэг. Тэгээд ер нь бол мэрэгжил сонголтын үйл ажиллагааг бол яг л намраас уу 9 сарын 1-ээс 11-р ангид ороход нь л энэ ажлыг эхлэмээр юм байна. Ягаад тэгэхээр яг өвлийн одоо нэг 12 11 сард бол сурагчд бол нөгөө яг шалгалт өгөх үндсэн хичээлээ сонгоцсон байдаг. Тэгэхээр нөгөө мэрэгчлээ сонгох үйл явц нэлээд бас асуудал гардаг. Тэгэхээр манай холбоо бол ирэх намраас яг 9 сарын 1-ээс эхлүүлээд энийг бол бас тэр сонгож байгаа сургуулиуд дээр хэрэгжүүлье гэсэн санаачлаг гарсан. Тэгээ сурагчдаа бид нар бас нэлээд олон бэлэг барьсан. Амьдралын үтж, амьдрах ухааны гарын авлага гэдэг номыг бол бүгдэнд нь бэлгэлсэн. За мөн оюутны үтж гэдэг ном саяхан бас нээлттэй байсан. Тэр номноос бас сурагчдаа бэлгэлсэн. Ер нь мэрэгчлээ сонгож чадаагүй байгаа хүүхдүүд маань бас манай тэр номтой холбогдох мэдээлэлтэй манай холбооны вебсайтаар үзэж танилцах боломжтой. Би бас та бас ном аваад ирсэн байна тий. Тэгэхээр манай энэ оюутны үтж ном маань бол 2007 оноос хойш гарч эхэлсэн. Олон одоо хуваар болдог. Энэ жил бол хамгийн олон хуваар буюу нийт 100000 ширхгээр бол хэвлэгдэн гарсан. Сая энэ 7 хоногт нээлттэй хийсэн. Тэгээ оюутны үтж ном бол яг мэрэгчлээ сонгох гэж байгаа, сургуулаа сонгох гэж байгаа. За мөн одоо оюутан байгаа энэ залуучууд маань бол одоо амьдралын сургуулиас олж авахгүй мэдлэгийг амьдралын практик энэ үйл явдлаас бол олж авах. Тэр бүхий л одоо мэдээлэл, тэтгэлэг, хөтөлбөр, оюутны амьдрал, гадаадд суралцах, дотоодод өөрийнхөө оюутан эрүүл мэндээ яаж хэрхэн хамгаалах уу, сургуулаа хэрхэн сонгох уу гэдэг оюутнуудад өгөх гэж байгаа тэр бүхий л мэдээллийг юм нэгтгэсэн ном гарсан байгаа. Тэгэхээр энэ сурагчид маань ч гэсэн ном очсон. Манай оюутнууд тэгээ зөвхөн хэвлэгдэхээс гадна ном маань бол бас захим хувилбараар онлайн байдлаар гарсан байгаа. Манай холбооны student.org-ийн захим номын сан гэдэг inom.cg-ийн гэдэг вебсайтн дээрээс бол шууд өндлбөргөө татаад үзэх юм боломжтой байна. Тэгэхээр яг 11-д төгсөж байгаа хүүхдүүдэд хандан яг хэлэхэд чиний одоо туршлагаас ч гэсэн хараад хэлэхэд яг юу гэж хэлмээр вэ? За хүүхдүүдээ ингэвэл дээрэд шүү. Би 10 жилийн сурагчдад нэг хэд эдгээр юм захидаг л да. Нэгдүгээрт бол сургуульд ороод сургууль ямар мэргэжил эзэмшиж байгаа талаар бол эхлээд тэр сургуультай танилцах хэрэгтэй. Нэгдүгээр хамгийн түрүүнд танилцах хэрэгтэй. А хоёрдугаарт нь тэр сургууль одоо аттестачлагдсан байна уу, магадлан итгэмжлэгдсэн байна уу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө үндэсний тэтгэлэг оюутнууд авдаг, зарим сургуулийн оюутнууд нь авдаггүй шүү дээ. Яагаад тэгэхээр сургууль нь нөгөө магадлан итгэмжлэгдээгүй, аттестачлагдаагүй учраас авах боломж байдаг. Тэгэхээр тэрийг бол харж үзэх хэрэгтэй. А дараа нь бол өөрийнхөө мэргэжлийн одоо сонгож байгаа тэр тэнхим багш нар тэр сургуулиудаа бусад сургуулиудаа харьцуулж харах хэрэгтэй. Би энэ салбарын чиглэлээр одоо Монгол Улсын их сургуульд орвол зүгээр байна уу? Аль эсвэл одоо шинжлэх ухааны технологийн их сургуульд орвол альгээрээ илүү гүнзгий боломж мэдээлэл өгч илүү ажлын байраар хангагдж байна гэдгийг бол харж үзэх хэрэгтэй. За мөн хөдөлмөрийн зах зээл дээр миний сонгох гэж байгаа мэргэжил одоо өрсөлдөгч хэр байна вэ гэдгийг л харж үзэх хэрэгтэй. Өнөөдөр нийгмийн эдийн засгийн чиглэлээр манай нийт суралцагчдын бараг 57 орчим хувь нь бол суралцж байгаа. Гэтэл тэр төгсөгчд тэр оюутнууд одоо ажлын байран дээр гараад бол маш олон одоо өрсөлдөгчтэй ажлын байран дээр одоо өрсөлдөө их байна гэдэг бол бас ажлын байр олдох боломж хомс ямар байна гэдгийг харах. Тийм учраас манай улсын 20 эрэлттэй мэргэжлээ саяхан бас өнгөрсөн жил засгийн газраас баталсан. Тэр мэргэжлүүдийг бас сонгохыг хичээх хэрэгтэй. Монгол улсад ер нь нийгэм эдийн засаг хөгжин, улс орон хөгжнөө гэвэл тэр мэргэжлүүдийг илүү сонгох тэр боломжийг нь бол олгож өгөх хэрэгтэй болов гэж бас бодож байгаа. Тэгэхээр энэ миний хэдэн зүйлийг бас анхаараараа тэгээ биднээс бас зөвлөгөө авал бид нар үргэлж нээлттэй байх болно. Ер нь бол оюутнуудаа ойр ойрхон. Дараа жил бол үргэлжлүүлэн бүр илүү сайн зохион байгуулах. Тэгээ хамрагдъя гэж байгаа хүсэж байгаа сургууль байх юм бол бид нартай бас холбогдож болно. Манай энэ ном
Монгол Мандайлал хөтөлбөрийн хүрээнд миний амьдралын гараа хөтөлбөрийг бол манай холбооны олон залуучууд хийсэн. За тэр залуучуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр одоо дүүнэртээ болон хүүхэд багчуудтай ер нь хэрэгтэй үйл ажиллагаа явуулж байгаа залуустаа та бүхэндээ бас ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Та бүхэндээ бас баярлалаа. За баярлалаа. Би тэгээд энэ номыг бас танай телевизийн хамт олонд бас биелүүлэхээр авчирсан байна. За баярлалаа. За тэгэхээр хүүхэд багчуудаа ер нь бол оюутны холбоо болоод ах эгч нар нь ер нь та бүхэнд зориулсан бас хэрэгтэй мэдээллүүдийг болон сургалт хөтөлбөрүүдийг явуулж байгаа маань хүүхдүүдээ